За сая дурдж штэ нөгөө нийт төгсөгч нарын дундаж нас нь 30-аас дээшээ байх шиг гэж штэ тий. Энэ өөрөө нэг юм тохиолдол байна уу? Эсвэл академийн одоо яг боловсролын зорилтод одоо сегмент нь угаасаа л одоо юм байх. Өөрөөр хэлбэл энэ насны хүмүүсийг харахаар ямар нэгэн мэрэгжил эзэмшчээд түрүүний хэлсэнчлэн нөгөө IT-ийн ч гэдэг юм уу шинэ мэрэгжил рүү хөндлөн шилжилт хийхэд зориулагдаад байна уу? Тэ одоо подкаст эхлэхээс өмнө 10 жил төгсөж байгаа нэг хүн жишээ нь холбогдож штэ тэ. Шууд 4 жил сурахгүйгээр вийн хөтөлбөрт хамрагдаад тэр мэрэгчлэр ажлын байран дээр гарах боломж хэр зэрэг байна тэ. Тэгэхээр ер нь яасан хүмүүст илүү тохиромжтой байгаад байна. За одоо яг бидний судлаад орж ирсэн оюутнууд дээр зөв тогтол тэгээ дүгнэлт хийхэд бол дийлэнх нь уламжлалт мэрэгжил эзэмссэн хүмүүс байна. Уламжлалт гэдэг нь одоо санхүүгийн эдийн засагч, нэгтлэн, инженер, барилгын инженер, уул уурхай гэлтэй. Тэгээ энэ хүмүүс технологитой хөл нийцүүлэн алхах одоо нөгөө уламжлалт мэрэгчлээ сольчихно гэхээр сайран байна. Их цаг хугацаа алдах гэдэг энэ чинь бас заримийнх нь өгдөлтөд илүү тохирсон байдаг ч юм үнэхээр хүссэн хүмүүс бас байгаа шүү дээ. Тэ бүхий л мэрэгжлийн чиглэлүүдэд бол энэ технологи гэдэг зүйл зайлшгүй хэрэгтэй болчихжээ. Тэгэхээр манай өвчөө бол үндсэн нэг том мөн чанар нь гэх юм бол яг тэр мэрэгжлээ солихгүйгээр технологиор зэвсэглэе. Технологиор өөрийгөө шинжилээ гэдэг юм л явж. За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сеноос ээлжид подкастын дугаар эхэлж байна. За манай хост Баянаа маань эзгүй байгаа учраас би түр орлоод энэ дугаарыг хост ихнэ гэж тий. За тэгээ өнөөдрийн манай зочноор Way Academy үүсгэн байгуулагч Инхцээ маань оролцож байна. За бидний урилгыг хүлээн авч оролцож байгаад баярлалаа. Үргэлжлэн бас баярлалаа. За өнөөдөр хоёулаа юуганы тухай маш товчхон ярилцах вэ гэхээр за нөгөө ихтэй сургууль одоо 10 жил маань төгсөж байгаа мэрэгжил сонголтууд явж байгаа. Тэгэхээр нөгөө нэг манай технологийн салбар дотор мэрэгжил одоо эзэмшилт, ур чадруудын талаарх юм цуврал 5 дугаар явж байгаа байхгүй. За өмнөх дугааруудад бол их сургууль, за хувийн технологийн сургуулиуд, тэ их сургуулийн боловсрол, бакалавр, мастер гэдэг ингээд сэдвүүд яригдсан. За өнөөдөр хоёулаа илүү академийн боловсрол гэдэг тухай ярилцах юм байнамаа гэж тэ. За эхнийх асуултыг Way нэг товчхон үүсэл хөгжилтэй хизээ байгуулагдав. За ямар ур чадруудыг олгож чинь энэ талаар. Манай Way Academy 2024 онд байгуулагдчихсан. Тэ. Одоо өнөөг хүртэл 500 гаруй оюутныг сургад төгсгсөн байна. Ер нь оюутан гэж нэрлэхээр хүмүүс нөгөө өсвөр насныхан ч юм уу оройтой гэж ойлгох юм бэл. Ер нь дундаж насалт бол 30-аас 35 настай. Буюу яг үндсэн суурь мэрэгжил нь илүү уламжлалт талтай мэрэгжил эзэмссэн хүмүүс технологийн салбарт орохдоо богино хугацаанд хамгийн үр дүнтэй тэгээ салбарын бас экспертүүдээс ингэж суралцж гол авах гээд байгаа юм нь тухайн ажлын байран дээр гарахлаар яг тэр ур чадвар яаж ашиглагддгийг дийлэнх цагаа юу лүү зарцуулдгийг юуг ойлгосон байх хэвээр юм гэдгийг хүмүүс л авахыг хүсдэг юм байна л т. Тэгээ тэр чиглэлээр 500 гаруй оюутныг 5 улирлын туршид сургаж төгсгсөн байна те. Одоо манай 6 дахь хэлсэл тийм үү? Зөв ингээ эхлээд явж. Хөтөлбөрүүд ангиудын тухай. Яг манайх бол илүү технологийн эрэлттэй мэрэгчлүүд. За тэр дундаа бас ховор гэж нэрлэж болно те. Ховор гэдэг нь болохоор компани талаас буюу ажил олгогч талаас нэлээд эрэлт өндөртэй байгаад байдаг. Хэрэгтэй гэдгийг мэддэг мөртлөө дотооддоо сургаад одоо нэг тухайлбал нэг ажилтнаа илүү сайн тухайн чиглэл рүү чиглүүлээд ингээд албан тушаалд навьчдаг байсан. Ягаад тэгэхээр гаднаас ирэхлээр нөгөө байдгүй байсан юм байна л т. Тэгэхээр нөгөө тухайн захирлан ч юм уу чиг үүргийг хариуцж байгаа тэр удирдлага нь бол за энэ чиглэлээр илүү хоёлаа ингэж ажиллана. Энэ дээр ийм мэдлэг хэрэгтэй болно. Тэгэхээр дотооддоо сургаж байгаад явуулдаг байсан. Тийм мэрэгчлүүдийг
эзэмшүүлгийг зорддог тухайлбал энэ IT бизнес аналист байна те. Таны одоо багшилдаг. За дата аналист бол одоо харьцангуй бас хөтөлбөрүүд нэмэгдчихэлт. Гэхдээ яг манайх шиг олон улсын чадамжтай үүсүүлж те илүү богино хугацаанд яг мэрэгжил эзэмшүүлдэг гэвэл манайх л ганц байх шүү те. Тэгээ стратегийн дижитал маркетинг гэдэг байгаа. За энэ бас их онцлогтой хөтөлбөр. Яагаад стратеги гэж нэрлсэн гэхлээр энэ дижитал буюу тактикийн гүйцэтгэлийн юмнуудыг одоо хиймэл оюун оруулж эхлэв байна л та. Тэгэхээр үнц нь улам бүр буурч байгаа. Иймд бол бодлого стратеги тэр өнөөдрийн биш ирээдүйн зүйлийг харна гэдэг хиймэл оюун одоо хүртэл хийж чадахгүй байгаа. Тийм учраас энэтэй холбогдуулж илүү бизнес суурьтай. Тим хөтөлбөрөөр хичээлдэг. За тэгэл AI agent developer гэдэг байна да. Одоо манай хамгийн шин тутам хөтөлбөртэй ийм дижитал ажилтан бүтээх. Гэхдээ өөрөө сүрээс нахуулаад яг код бичиж байгаа бүтээх. Ийм дүр хөтөлбөр. За өнөөдрийн нэрээ манай дугаарыг спонсороор Tino Super App орж байгаа. Тэгээд Tino-гийнхандаа баярлалаа. Саяхан албан ёсоор нээлттэй хийсэн. За зүүн өмнөд Азад одоо яг Super App-аараа тэргүүлдэг крафта хамтарсан одоо Монголын ад Super App байгаа. За тэрийг дурдах хэрэгтэй бах тий. Би бас нэг яг нээлтийнх нь хамгийн анхны хэрэглэгчдийн нэг болчихсон баха. Тийм үү. Анх такси үйлчилгээ нэвтрэхэд би LED-ийн татаад бас энэ app яад юм бол гээд нэг сарын үйлчлүүлүү татсан байсан тий. Миний санджаар хавар хизээ үлээ хамгийн анхны notification эргэж шууд таксинд дуудаад л үйлчлэлт хийсэн. Нөгөө яг нөгөө үйлчлэгээ нэгээр нь ингээд зах зээл дээр туршаад явуулаад байгаа юм л. Тэгээд ер нь эрт орсон үйлчлэгнүүд нэг нэр нэгдээд тэгээд сая яг албан ёсоор нээлттэй хийж байгаа шиг л тий. За сая дурдж штэ нөгөө нийт төгсөгч нарын дундаж нас нь 30-аас дээшээ байх шиг гэж штэ тий. Энэ өөрөө нэг юм тохиолдол байна уу? Эсвэл академийн одоо яг боловсролын зорилтод одоо сегмент нь угаасаа л одоо ийм байх. Өөрөөр хэлбэл энэ насны хүмүүсийг харахаар ямар нэгэн мэрэгжил эзэмшчээд дөрөвний хэлсэнчлэн нөгөө IT-ийн ч гэдэг юм уу шинэ мэрэгжил рүү хөндлөн шилжилт хийхэд зориулагдаад байна уу? Тэ одоо подкаст эхлэхээс өмнө 10 жил төгсөж байгаа нэг хүн жишээ нь холбогдож штэ тэ. Шууд 4 жил сурахгүйгээр вийн хөтөлбөрт хамрагдаад тэр мэрэгчлэр ажлын байран дээр гарах боломж хэр зэрэг байгаа тэ. Тэгэхээр ер нь яасан хүмүүст илүү тохиромжтой байгаа дээ. За одоо яг бидний судлаад орж ирсэн оюутнууд дээр зөв тогтол тэгээд дүгнэлт хийхэд бол дийлэнх нь уламжлалт мэрэгжил эзэмссэн хүмүүс байгаа. Уламжлалт гэдэг нь одоо санхүүгийн, эдийн засагч, нэгтлэн, инженер, барилгын инженер, уул уурхай гэлтэй. Тэгээ энэ хүмүүс технологитой хөл нийцүүлэн алхах одоо нөгөө уламжлалт мэрэгчлээ сольчихно гэхэлэр сайран байна л дээ. Их цаг хугацаа алдах гэдэг. Тэгээ энэ чинь бас заримийнх нь өгдөлтөй илүү тохирсон байдаг ч юм уу. Үнэхээр хүссэн хүмүүс бас байгаа шүү дээ. Тэ бүхий л мэрэгжлийн чиглэлүүдэд бол энэ технологи гэдэг зүйл зайлшгүй хэрэгтэй болчихжээ. Тэгэхээр манай өгч байгаа гол үндсний нэг том мөн чанар нь гэх юм бол яг тэр мэрэгжлээ солихгүйгээр технологиор зэвсэглээ. Технологиор өөрийгөө шинжилээ гэдэг юм л явж. Тэгэхээр тэр өгж байгаа үндснийг хамгийн их одоо хүсэмжилж байгаа нь л гэх юм уу. За яг тухайн бүлэг байгаа дах шиг. Тийм насны бүлэг байгаа юм шүү дээ. Аха. Нөгөө яг түрүүн нөгөө ярианыхын хэлсэнчлэн подкастын энэ нөгөө нэг цовруулын нэг гол санаа нь энэ олон хөтөлбөрүүд тэгээ энэ олон мэрэгжил эзэмшүүлээд байгаа гэднүүдийн ялгаануудыг л жоохон нарийн гаргаж өгөх гээд байгаа байхгүй. Тэгэхээр сүүлийн үед нөгөө нэг
6 сарын ч юм уу те жилийн ч юм уу програм хөгжүүлэгчийн юунд суугаад программистаар ажиллаа явж байгаа кейсүүд мэсүүд ингээд мэрсэр яваад байгаа байхгүй. Тэгэхээр бас нэг ийм ойлголт байгаа нь яг саяны ярьдаг кейс шиг ихтэй сургууль сурахгүйгээр шууд одоо ийм 6 сарын ч юм уу те за жилийн ч тийм хөтөлбөрт хамрагдаад яг тэндээс олж авсан ур чадвараараа шууд ажлын байран дээр гарах тухай нэг ийм ойлголтууд байгаа. Шууд хэлээ. За одоо тийм бас үгүй те. Тэгэхээр тухайн хүний ур чадвараас л шууд хамаарна. Цаг үе арай өөр болоод ийм одоо та сайн мэдж байгаа те жуниор төвшний гүйцэтгэлийн гэх юм уу ийм жижиг сажиг юм хийдэг байсан. Тэрэн дээрээ дадлагчаад үндсэн болдог байсан. Тэр одоо ажлын байр гэх юм уу зах зээл бол айгүй хомигч л. Тэгэхээр шууд хэлэхэд одоо ихтэй сургууль төгснө гэдэг бас насан жоох яваад байгаа байхгүй юу? Тийм ур чадвар бас жоох болж явах. Арай нэг sin чин ажлын байранд төсөх хүнтэй зогцох мөгцөх гээл те. Ийм зүйлүүд бол айгүй чухал байдаг. Тийм. Тэгэхээр шууд манайхыг төгсөөд 12 төгссөн хүүхэд бол ажлын байран дээр гарна гэвэл тэр зарим нэг мэрэгчлэлтэр бол арай боломж нь нэмэгдэх байх. Тэр нь одоо стратегийн дижитал маркетинг гэдэг ч юм уу. Энэ бол маркетер бол зөв залуу шинэлэг байх тусмаа давуу тал болно. AI agent байна. Угаасаа өөрөө шин тутам мэрэгчлэлтэй. Энэ дээр шинэ залуу инженерүүд л ажиллана шүү дээ. Тэгэхээр эднэр дээр бол боломжтой. IT бизнес ч гэдэг юм уу, дата мат. Ер нь том зургаараа харахад бол яг академи төгсөөд шууд ажлын байран дээр гарнаа гэдэг бол яг тухайн хүнээс хамаарна. Цөөхөн баха. Тийм. Яг би бол одоо тийм хэлгээ хэлчмээр биш үү? Уг нь бол бодитоор одоо тийм л байна л та. Гэхдээ хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр энэ ямар ч одоо боловсролын байгууллага, их сургууль нь байна уу, юу вэ те? Академи байна уу? Тухайн мэрэгжил шаардлагатай ур чадварын за нэг 40-50% л олгодог. Хугацаа хамаарлагч. 4 жил сурах, 4 сар сурах хэсэг нь үл хамаарч. Үлдсэн хамгийн гол төр суурийг ажлын байран дээр угаасаа олж авч. Тэгэхээр академийн гол өгөөд байгаа одоо үн цэн юу юм бэ гэхээр 4 жил биш 4 сар сураад тэгээд илүү хурдан ажлын байран дээр гараад тэр үлдсэн 60%-ийнхаа мэдлэгийг цалинтай цуглаа гэдэг ийм зүйл байхгүй. Миний тэр тим үгүй гэсэн нь болохоор яг дөнгөж төгсөж байгаа хүүхдүүдийн тухайд шүү дээ. Тэр уламжлал мэрэгчлэлтэй тодорхой 1-2 жилийн туршлагатай тэр нь зөөгч байсан бол яасан ч үеж болно те. Тим хүмүүст бол бүрэн боломжтой. Тэрийг өгдөл батлаад байна л. Төгсгөөс өмнө 80% манай академи оюутнууд ажлын байранд хамрагдсан байдаг. За бүр цаашлах юм бол 30% нь төгсгөөс өмнө төлбөр болсон баа тий. Сургалтынхаа төлбөр ажилд ороод болсон баа тий. Зөв. Тэгэхээр энэ хэсгийг одоо ингээд дүгнээд хэлэх юм бол академийн боловсрол бол ихтэй сургуулийг ялгаатай юм бэ гэхээр ажлын байран дээр гараад ажлын байрнаас олж авдаг ур чадвараас бусад мэрэгжлийн ур чадварыг нь богино хугацаанд өгөөд ажлын байран дээр илүү 1 хоногийн өмнө гаргахыг зорж байгаа л гэж дүгнжүүлж байна. Яг зөв тийм. Окей. Тэгвэл яг шууд утгаараа нөгөө 10 жил төгссөн хүмүүс бол академиэр төгсөөд ажлын байран дээр очиход бас нөгөө саяны хэлдэг 1-2 жилд зөөгчч үт юм уу янз янзын мэрэгчлэр ажлын байран дээр ажиллаж исэн хүмүүсээс тэр нөгөө ажлын байран дээрээсээ олж авах харилцаа, соёл, бий авч явах байдал гэдэг ч юм уу энэ зүйлсүүдээр жоохон учир дутагдaltaй учраас жоохон зохимжгүй гэж хэлэхэд болох уу? Яг хов үнээсээ шалтгаалах. Олонх нь бол тийм байгаа хаа. Окей. Шинэ тодорхой хэмжээний бас шууд 18 та хүүхэд чинь бас тий. Ажлын байран дээр яг бэлэн үү тэгэл эн чинь ерөөсөө таалагдах эсхээс үл хамаарна шүү дээ. Тиймд олон насны олон хүмүүс ажиллаж байгаа тий. Тэр нь заавал өөрийгөө таалуулах гайл тий. Нөгөө нэг хүн юм хэлчихлээр тэрэнд нь гонж гутраал тий. Айгу төвхтэй байдал үүсгэн шүү дээ. Яг нөгөө талаасаа бас
байх боломжтой гэдэг нэг үндсэг байна. Тэгтээ тэргүй одоо ажлын байран дээр одоо мэрэгжлийн одоо манай IT-ийн ялангуяа манай IT-ийн компаниуд бол ихтэй сургууль төгссөн улсын ч хувийн ч төгсөгч нарыг одоо 3 дугаар курс хийсэн ч юм уу дадлагжуулаа явцдаг. За төгсөөд ажилд орж байгаа ч бай 3 4 дээр курс хийсэн ч бай ингээд оруулж ирэхэд угаасаа нөгөө нэг жоохон голонгой байдаг шүү дээ. Ихтэй сургуульд яг нөгөө юм олж аваагүй байна тий. Ажлын байран дээр дахиад 3 сар 6 сар жил сурагч байна. Тэгэхээр бас яг үндсэн дээр нөгөө ажлын байран дээр ажиллах үндсэн ур чадвараа эзэмшчихэд ороход бас магадгүй нөгөө чиний түрүүний хэлдэг их гой санаа л дээ. Нэг хоногийн өмнө цалинтайгаар тэр ур чадварыг олж авах гэдэг бас давуу тал ажиллах юм тий. Тэгээд хамгийн гол одоо манай академи өгч байгаа үнц нь бол тэр ур чадварыг эзэмшихтэй яг энэ чиглэлээр өстой тогоонд нь чанагдсан олон жил ажилласан экспертүүдээс эзэмшин гэдэг нь тэр бас ажлын байран дээр гараад тухайн үндсэн ур чадвар олж авахд нэлээд хугацаа зарцуулагддаг байх нь л т. Тэгэхээр энэ ийм учиртай юм шүү гэд хэлээд өгч учраас тий яг ажлын байран дээр ийм байдаг, ийм чиглэл юм байдаг. Энийг л их анхаарах хэрэгтэй. Тэгээ бас ийм одоо жишээл маркетер хүн бас презентац тавих, түүнийг хамгаалахтай хин нэгнээр батлуулж ажилтдаг учраас энэ бас айгүй чухал байхгүй. Тэгэхээр энэ яаж сэтгэл зүй талаас нь бэлтждэг те. Өөртөө яаж итгэлтэй байх юм нэтэрхэгт те. Жижиг мөртлөө айгүй чухал юм хэлээд өгч учраас бүр л илүү аль аль талд нь цаг хугацаа юмж өгч. За нөгөө талаас тэр хүүхдүүд академи заавал ихтэй сургууль сурахгүйгээр одоо энэ аль аль тал бодлогын үед ажил олох чинь ч тэр илүү хөнгөвчлөөд хүн байлгахыг юм хүсэхгүй байна л тэ. Одоо AI agent аль болох тэрднэр чинь хоолунд нэхэхгүй байна. Гомдлохгүй шууд хэлэхэд тэ 24/7 ажиллаж чинь зардал илүү багтаа байна тэ. Тэгэхээр тэр утгаараа заавал ажлын байрлал гэхээс илүүтэй ийм нээлттэй маркет багт цайнаас ажиллаа фрилансераар тэ нэг компанид ах ихчтэй ч юм уу үнгүй эхлээд хийгээд өглөө тэ тэр академиас авсан ур чадвар дээрээ суурлаа. Тэгээд хүүхдээ болцсон цагт бол ажлын байр ногоон гэрлээ баг. Тэр шууд ингээл ажлын байранд орох гээл байх. Хэрэггүй баг тэр нээлттэй зах зээл дээр ажиллаад өөрөө фрилансераар тэ өөрийнхөө ур чадвар дээр суулж ингэж ажиллах юм бол тэнд авч байгаа цалин хэд дахин углах боломжтой шүү дээ. Тэгэхээр ингэж явж байгаа дараа нь ажлын байр гэдэг зүү зөвлөөр. Нөгөө нэг түрүү нөгөө хальт дурдсан нийт төгсөгч нар одоо 80% гэв ажлын байраар орсон. Сурж байгаа мэрэгчлэрээ шилжиж ажилласан кейсүүд байна гэж тийм. Тэгэхээр нөгөө өмнөх дугаарууд орсон одоо зочидч төр за олон улсч төр академийн хөтөлбөрийн тухай яригддаг. За академийн хөтөлбөр бол үндсэн нөгөө нэг тухайн мэрэгжлийн яг одоо хард ур чадвар руу илүү голчилж суулгаад за тэгээд хамгийн чухал юм нь хэн зааж байгаа гэдэг нь их чухал гэж нэг хэд хэдэн тийм жишээ кейсүүд гарсан байхгүй. Тэгэхээр академийн үед түрүүн бас хальт дурдсан багш нарын сонголтууд тэгээ хөтөлбөрүүдийн одоо ялгаанууд онцлогуд нь юу байна те. Энэ дээр нэг академи гэдэг талаас ялгарл байна. Манай академийн хөтөлбөрийн гол философи нь бол ерөөсөө тухайн чиглэлээр ажлын байран дээр гараад яг дийлэнх цаг эвлүү зарцуултын ямар ур чадвар хэрэгтэй болтой одоо аль эсвэл өөрөө бизнес эрхлээд явхад тэ бие даагаад ажиллахад ер нь ямар ур чадвар хэрэгтэй болтой гэдэг чиглэл рүү байдаг. Манай бүр суурьаар нь хөтөлбөрийн гол онцлогийг харах юм бол 3 оролцогч талын хүрээнд бүтсэн байдаг. Тэр нь болохоор яг албан ёсны нэршлэн Industry Integrated Learning гэдэг үндсэн суурьтай. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхэлэр 3 оролцогчлын нэг нь бол эхлээд мэдээж манай академи байгаа. Тэр бид нар бол судалгаа явуулж хагаад яг тухайн мэрэгжлийн чиглэлд ямар ур чадварууд хамгийн хэрэгцээтэй. Тэгээд тэр дундаа Монголд бас тэд нар үнэхээр нийцж байгаа юу те ажлын байран дээр яах юм гэдэг ийм зүйлүүдийг боловсруулад тэгээ багштай өгдөг.
Багш бол одоо 2 дахь оролцогч болно шүү дээ. Тэгэхээр тэр тухайн эксперт бол өөрөө тухайн чиглэлээр олон жил ажилласан, тогоонд нь чанагдсан тим хүн байдаг учраас яг бодит байдал дээр ажлын байран дээр аль ур чадвар нь яг хэрэгтэй болтыг, аль нь ажилтгүй юм гэх мэтлэнгээр шүүгээд илүү гол одоо боловсруулалтыг бол эксперт багш нь хийдэг гэсэн үг. Одоо жишээлбэл стратегийн дижитал маркетингийн хөтөлбөр төр гэл ярих юм бол хандлага нь хаашаа явж байгаа гэхэлэр мэдээж дижитал маркетинг бол тренд. Энэ дижитал сувгуудыг удирдах, энийг бүр одоо брендинг үнцнийг бүтээх, тэгээ одоо нэг коммуникац буюу харилцаа гэдэг зүйл бол энэ дээр цэвэр явдаг болсон учраас маш чухал. Гэхдээ дижитал маркетингийн одоо томоохон хэсэг буюу Google Ads манай Монголд ажилтгүй байх жишээ нь тий. Тэгээ гол тренд нь олон улсад бол тэр нь байгаад байдаг. Гэтэл манай дээр бол YouTube дээр та мэдж байгаа бах тий. Дуу сонсоход ямар ч айд явдаггүй шүү дээ. Гэтэл урагшаа гараад гадаад руу гарахлаар нэг дуу сонсох гэж 3-4 айд явдаг байх жишээ нь тий. Тэгэхээр хайлтын системийн оновчлол, хайлтын системийн маркетинг, тэгэл дисплей ads, тэгэл ер нь Google Ads бол манай Монголд ингээд хэсэгчлээд юусэн ажилтдаг байх жишээ нэ тий. Тэрийг нөгөө эксперт маань мэдж байгаа учраас хөтөлбөрийнхөө чиглэлийг яг бодитоор зөв бодит амьдрал дээр хэрэгжихүүц цаашлаа тэр суралцж байгаа хүмүүсийн орлого, ажил, карьерийг нэмэгдүүлэх үүс. Тий. Бодит үр дүн тийм хөтөлбөрийг багш нь бол суурь нь болоод 3 дахь оролцогч тал нь хийм бэ гэхэлэр ажил олгогч нар байгаа. Тэгэхээр ажил олгогч нараас одоо за тухайлбал IT бизнес аналист дээр, дата аналист дээр та хэд маань ажлын байранд хүн авах юм бол ямар шаардлага тавих юм бэ гэцтэй. Тэр нөгөө эцсийн байдлыг бэлдэж өгч байгаа бүтээгдэхүүн маань яг хэрэглэгч нь тэнд байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсээс бас ямар хүлээлттэй байгаа юм гэдгийг нь авч хөтөлбөрөөр баяжуулдаг гэсэн. Тэгэхээр энэ 3 оролцогчдлын хүрээнд бүтцийн хөтөлбөр industry integrated learning гэдэг. Зөв. За сая хэлж штэ нөгөө тухайн салбартай эксперт багш нар гээд багш нарын сонголтын хувьд тэгээд шалгуур нь одоо юу вэ те. За дээрээс нь нэг яг нэг асуусан юм чи хоёр дахь асуулт нь юу гэхээр хөтөлбөрийн шинжилтийг одоо ямар хугацаанд хийх ёстой юм те. Дээрээс нь одоо юу гэдгийг дахиад нөгөө ярихгүй болохгүй гэдэг шиг энэ нөлөөллүүд энэ хөтөлбөрүүдэд энэ ур чадруудад яаж багталж чинь тэгээ энэний дагууч гэх юм уу те шинжилтүүд нэгдэж чинь энэ юу яаж шинжилэгдэж явах хэвээр юм. Тэгэхээр багшийн тухайд те яг мэдээж суралцах үйл явц бол хамгийн чухал нь багш байгаа шүү дээ. Хинээс сурах юм бэ л гэдэг асуулт. Тэгэхээр багш өөрөө ур чадвар айгүй өндөртэй байх хэвээр. Тэгэхээр дийлэнх нь бол шуудхан хэлэхэд өөр бусд одоо боловсролын ямар нэг салбар байгууллагууд тэр бол бодитоор өөрөө тухайн зааж байгаа онлооч юм уу мэдлэгээ хэрэгжүүлж үзээгүй хүмүүс байгаад байдаг. Тэгэхээр эксперт багш гэдэг маань тэр онлайн болон практик мэдлэгийг хослуулсан. Тэгээ бүр тодруулж хэлвэл 7-оос дээш жилийн тухайн салбартаа ажилласан туршлагатай ийм хүмүүс байх хэвээр. Тэгээд яг одоо манай үндсэн багш нар бол бүгд тэрэ салбартаа тэргүүлж байгаа юм шилдэг тийм хүмүүс. Тэгэхээр тэр хүмүүс л ер нь бол үндсэндээ эксперт байж ич гэмээн богино хугацаанд чанартай одоо практик мэдлэг ур чадварыг эзэмшүүлэх байхгүй. Тэгэхээр ингэж ер нь дүгнж болох уу? Одоо богино хугацаанд тухайн яг ур чадварыг өгч байгаа учраас тэгээд дээр нь дөрөв хэлсэнчлэн нөгөө компаниудад одоо бүтээгдэхүүн болгож өгч байгаа учраас бэлдэж өгч байгаа учраас богино хугацаанд мэргэжлийн ур чадварыг яг одоо ажлын байран дээр ямар байгаагаар нь илүү ойрхон заахын тулд тухайн секторын 7-оос дээш жил ажилласан туршлагатай яг энэмгээр ажиллаж байгаа хүмүүсийг хэрэг багшаараа сонгож иж академийн хөтөлбөрт илүү нийцээтэй гэж. Яг зөв тий. Ихтэй сургуульд бол одоо сургуулаа төгсөөд багшаар дагалдан багшаар явж байгаа багш болдог ч юм уу тий. Тэгэхээр нөгөө практик тал дээр ажлын байран дээрх тэр нэг гэпүүд их үсэд идэв юм шиг санагддаг тий. Тэгэхээр ингэж ер нь дүгнж олж байна. Яг зөв. За окей.
За дараагийн асуулт нь нөгөө хөтөлбөр шинжилтийг юу нэг харж байна те. Их дээд сургуулийн хөтөлбөр шинжилтүүд бол жоохон нөгөө стандарт яамнасаа тавигдсан янз янзын шалгуур гэдэг юм уу те. Эндээс болоод өөрчлөгдөх нь их тийм жоохон удаан байд юм байна гэсэн үндсэн ойлголттой байна. Тэгэхээр академийн хувьд одоо мэдээж их дээд сургуультай харьцуулахад юу гэдэг 4 жилийн хөтөлбөр биш учраас хурдан шинжлэгдэж байна уу те. Энэ шинжилтүүдийг юу нь яаж мэдэрч гэх юм уу? Эсвэл яг тийм давтамж байна уу? Ерөөсөө ялгаа нь тэр шүү дээ. Тэгвэл менежментийн хувьд тийм зохицуулалттай байгууллагаас хамааралтай байна. Тайлбар төр мөр бол айгу хүндрэлтэй байх л та. Тэгээд тэр утгаараа бас шинжилт нь ч айгу удаан байдаг үсттэй. Хэдэн жилийн өмнөхөөрөө те. Одоо тэгтэл баг сар тутам шинжлэхгүй бол болох байлаа дээ шүү дээ. Шин чиглэлүүд гарч ирээл. Яг хуу зүү тогтол нь бол ижил байх л та. Зүү тогтол. Гэтэ тэр зүү тогтол төр үр дүн бүтээж байгаа багчнууд нь бол ингээл сарын зайтай тий шинжлэгдэж шүү дээ. Тэгээ тэдрээгээ бол маш хурдан шинжлэхийг ирмэлцдэг. Манай академийн хувьд гэх юм бол өлөрл болгон хөтөлбөрүүдэд дандаа шинжилж одоо сайжруулж явж идэг гэсэн. Тэгэхгүй л бол одоо жишээлбэл дижитал маркетинг бол бас л асар хурцтай одоо энэ алгоритмын апдейтүүд шинжилүүд гээл те. Тэр болгонд их цаг зарцуулна, нөөц ус их зарцуулна те. Тэгж шинжилж явахгүй бол бас болохгүй л та. Зүг. Одоо миний заадаг хичээл дээр хүртэл ингээд энэ асуудлууд үүсч эхэлж байгаа жишээ нэ те. Одоо жишээ нь IT бизнес аналистийн өдөр тутмын ажлын байран дээр хийдэг хард гүйцэтгэл дээр бараг 40-50% ороод ирсэн байж байгаа жишээ нэ те. Тэгэхээр яалтчгүй ингээд хөтөлбөрийг шинжлэх шаардлага гараад идэг. Тэгэхээр энэ талаараа бол тэгвэл хөтөлбөр тал дээр илүү хурдан цаг үетэйгээ нийлүүлээд маш хурдцтайгаар шинжлэх боломж бол одоо академийн хөтөлбөр дотор байгаад байна гэж. За нөгөө нэг зүйл нь юу юм бэ гэхээр нөгөө яг бодит одоо практик дадлага за яг бодит ажил те одоо яг бизнес дээр ажлын байран дээр яг үнцэн бүтээхээр бодит ажил хийх энэ байдлууд бас одоо энэ сургалтын хөтөлбөр дотор сургалтын төв ихтэй сургуулиудад байж байгаа байхгүй. Тэгээд ихтэй сургуулиуд бол яаж юм гэхээр одоо ажил олгогч үе компаниуд нь дадлагжуулна гэдэл одоо 2 дугаар курсээс нь 3-аас нь авчиж байгаа учраас энэ нэг цаорхог нөхөд байгаа юм шиг харагдаж байна. Яг одоо миний үед ч гэдэг юм уу ингээд төгсгöd нэг төслийн ажил за дараачлын дипломын ажил гэдэг нэг юм тооны машин хийгээд ч юм уу те програм менежер ингээд юм бол нэг бүртгэлийн програм хийгээл ингээд төгсдөг байсан. Тэгээ дипломын ажил гээд зузаан бичвэрийн тэмлээд л ингээд явдаг. Яг ажлын байран дээр очивол яг нөгөө бодиттой яг продакт гэж юу юм бэ? Яг систем гэж юу юм бэ гэдэг танилцж эхэлж байсан л да. Тэгээд одоо байгаа ихтэй сургуулиуд ч гэсэндээ яг энэ нөгөө дадлагжуулах тий яг нөгөө үнцэнтэй бүтээгдэхүүн бий болгох гэдгийг дадлагжуулах тал дээр жоохон дутагдaltaй юм болов уу гэж би хараад байдаг. Тэгэхээр академийн хувьд энэ боломжууд бас нөгөө хугацаанд богинох учраас бас адилхан жоохон дутмаг байгаад байна уу тий. Ийм одоо энэ дадлагжуулах гэд айгүй том сэдвэлтэй. Тэгээ энэ дээр дадлагт гарна гэл ер нь дадлагт гарч байгаа тэр оюутныг хариуцж байгаа хүнээс ус их хамааралтай шүү. Зүр чанартай болох хэсэг нь тий. Тэгэхгүй бол би баг зүр таамаг шүү те. 80-90% нь бол ингээд хийрэгч байгаа, усын зөөж байгаа, кофег нь хийж байгаа л нэг юм хугацаагаа дуусгадаг те. Яг тэр дадлагын хугацаа гэж чинь тий. Тэгэхээр чанартай болох хэсэг нь яг тэр дааж авсан хүнээс их хамааралтай байд юм уу гэж би зүгээр яж гэсэн тий. Академийн хувьд гэх юм бол болцсон харьцангуй өндөр шүү дээ. Хэдий богино хугацаатай ч гэсэн. Яг бодит төсөл, бодит бизнесийн практик дээр ажиллах нь маш чухал. Тэгэхээр хугацаа нэгдүгürt бага учраас зүгээр бодлогын хувьд бол бид нар багаар нь ажиллаулдаг. Хувь гэхээс илүүтэй. Одоо жишээл надад ойрхон гэвэл маркетинг бизнесийн чиглэл бол ерөөс багийн л ажил шүү дээ. Тэгэхээр бид нэр бодит бизнесүүд дээр яг үдсэн сурсан мэдсэн зүйлээ ашиглаад бодит орлого олох. Мөнгө олж өсөлт хийх. Тийм дадлага ажлууд бол хийлэгдэг. Цаашлбал энэ дата аналист дээр одоо энэ дата тон гэдэг
тэмцээнийг бид нар улирал болгон зохион байгуулдаг. Одоо энэ хоёр дахь улиралтай зохион байгуулагтад ингэ явж байна. Дата тоон дээр бол жишээлбэл нийгмийн альва асуудлыг шийдэхэд одоо чиглэсэн өгдлүүд дээр ажилладаг гэх юм уу. Өмнө нь бол бид нэр юун дээр смарт карт автобусны датан дээр ажиллаад төвчрлийн гол шалтгаанууд тэр чагтууд нь юу байгаа юм. Юу асуудал болоод байгаа. Тэгээ энийг яаж шийдэх юм? Буудлынхын зай ер нь хэр байх хэвээр ингэ хэмжлэнгээр ийм зүйлүүдийг багууд дээр үүрэг болгож өгөөд тэгээд шүүгчээр нь бас энэ зүгээр нэг ийм оюутнууд ийм концепт боловсруулаад ч юм уу өгдөл төр ажиллаад дуусчих биш бас бодитор хэрэгждэг байх тэр нь бид нар анхаарсан. Тэгэхээр ийм лувсан жамц гишүүн тэгээ бас нөгөө талд хот төлөвлөлтийн архитектор юм билээ. Тэгээд энэ манай шүүгчээр оролцож ажиллаад бас оюутнуудын манай гаргачаа санаачлагуудыг сонсоо цаашлаад яг хот төлөвлөлт дээр бас авч хэрэгжүүлэх санаанууд нэтрээ тий цааш нь уламжлаад ингээ шингэх энэ ажил дээр бас хамтарсан байдаг. Тийм баг. Окей. Тэгэхээр илүү одоо юу гэдгийг түрүүний хэлсэнчлэн сурж явах явцдаа яг л одоо бизнесийн байгууллагт болдог процесс дээр аль болох орж ажилуулах практикийн илүү тэр сэдвүүдээр сонгуулах тий. Яг зөв. Тэгээд яг тэр бизнесийн байгууллагт өгж байгаа нь үр дүнийг гарч ирнүүдийг илүү бодиттой харах боломж гэж ойлгож байна. Яг зөв. Тэгэд энэ одоо манай дадлага хийлгэж байгаа концепцийг харах юм бол хувь хүн ганцаараа оюутан нэг нөхрийг дагалдаж явах биш. Түүнээс хамааралгүй тухайн компанид үйлчлэгээ үзүүлж байгаа мэтэр баг болж ажиллах хоёр тэнгэр газар шиг ялгаатай байна л да. Тийм. Тэгэхээр яг л нөгөө бизнес дээр тавигддаг шаардлагуудыг л нөгөө тал нь тавиа явчихна тийм. Тэгэхээр нөгөө нэг зүгээр нэг ийм дипломын ч юм уу нэг тухайн баг байна уу нэг өөрийнх нь ботсон төсөөл ийм биежилт биш яг л бизнесийн байгууллагын шаардлагаар тэнд нь хүрсэн гүйцэтгэлээгээд л явах тухай юм шүү дээ. Тэгээд мэдээж артаа нөгөө хүмүүс маань өөр өөрсдийн гэсэн төсөлтэй байгаа шүү дээ. Тэрийг бол 100% дуусгаад ингээд төгсөх ёстой. Үүний хажуугаар бол яг ийм бодит бизнесийн байгууллага дээр үйлчлэгээ үзүүлж буй мэтэр ажиллаж үрдэн гаргаж байна. За одоо тэгвэл яг хоёулаа эхлэхдээ нөгөө акторын оршил их ярьсангүй л дээ. Шууд л нөгөө гол сэдв рүү явцсан. За сүүлийн хэсэг дээр одоо энийг яриа гэж бодсон тийм. Ер нь яагаад одоо ийм актив байгуулах болчихв те. Вэйн одоо яг алсын хараа. Тэгээ вэйн яг одоо ингээ 2 жил гар болцсон байна уу те. Бүтээж байгаа үнцнийг юу ч харж ин те анх бодсон шиг ч юм байна уу. Ирээдүйн ихтийн төлөвд бас яхаар. За яагаад хийсэн бэ гэдэг бол аюул чухал асуулт шүү дээ. Энийг яагаад хийх вэ? Миний хувьд бол Earn Plus гэдэг хүний нөөцийн платформын төсөл. Тэрийг гол зорилгоо болгоцсон. Энэ ажилд орох процессыг ажилтан болон тэр ажил олгогч хоёрыг хооронд нь холбох энэ зүйлийг илүү сайжруулах зөндөө олон боломж байгаа юм байна гэд. Тэгээд тэрэн дээр нөгөө бизнес шинжилгээ хийгээд тэгэд төслөө боловсруулад ингээд явж исэн. Тэгээ би юу анзаарсан бэ гэхээр ер нь энэ хүний нөөц би нийлүүлэх гэдэг. Гэтэл хүний нөөц нь юусэн Монголд байхгүй байгаа юм биш үү? Нийлүүлэх байгаа гэдэг нэг ч. Тий. Маш цөөхөн байгаа даа юм байна. Тэгэхээр үндсэн тэр эхлүүлэх болсон шалтгаан нь бол ерөөсөө л тэгэл хүний нөөцийн дутагдaltaй байгаа юм байна. Энийг богино хугацаанд чанартай бэлдээд ажил олгогч нарт бол нийлүүлж явах хэрэгтэй. Аль эсвэл тэр хүмүүс өөрсдөө заавал нэг компани тариалагдахгүйгээр өөрсдийнхөө ур чадвар дээр суйрлаад ингэ ажиллах. Энэ зах зээл бол ер нь маш том шүү дээ. Маш том. Байсаар л баг. Байсаар ч байгаа тий. Цаашдаа ч байх бах. Аль эсвэл бизнес эрхлэх гэдэг тий. Улаан арга замууд байгаа. Тэгэхээр гол олж харсан юм нь ерөөсөө тэр. Тэгэхээр энийг л бэлддэг байх хэрэгтэй байна гэж Wayek-тэй байгуулж исэн. Зам нь олъё гэдэг л тий. Бидний одоо брендинг философи бол өсөө ямар нэгэн гацсан хүмүүс мэдэж байгаа. Орлого нь өсөхгүй байгаа ч юм уу тий.
карьераа солимоор байгаа ч юм уу те. Үндсэн бүр суур шалтгаан юм хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүст зорилготой өргөдүүц зам нь болъё л гэсэн юм. Философи. Зөв. Тэгээд анх байгуулад тэгээ түрүүнд урцсан те 500 гаруй оюутныг одоо бол сургаж төгсгсөн байна. Тэгээд анх харж ирсэн бүх зүйлүүд ер нь бол нийцэж байгаа. Боцноор үртэмгүүд гарч байгаа. Гэхдээ яг ийм төсөөлөлтөй бас байгаагүй шүү дээ. Ингэж болох юм байна гэдэг ер нь бүдэг батгал байсан. Яг үннийг хэлэхэд те бүгдийг нь ингэж 100% тодорхой ерөөсөө хардаг ингэж бас байхгүй шүү дээ. Тэгээ явцын дунд л хийнгээ сурна гэдэг шиг ийм боломжууд байх юм байна. Дадлага ингэж хийх хэрэгтэй юм байна те. Тэгээ тэр хүн одоо фрилансер байна уу, бизнестэй байна уу, энэ ажил орохоор байна уу те. Тэр замыг нь бүр яаж илүүдэх болох юм те. Энэ зүйлүүд л илүү хараал. Тэгэхээр анх төлөвлөж исэн, тоотжсэнс илүү өндөр байгаа. Илүү өндөр. За, ирээдүйд юу бодож байна? Одоо ингээд бүр өргөжөөд хэлээд одоо мэрэгчлэл болох энэ хөтөлбөрүүд, ангиуд төрөлжөөд олон болоод явах чинь үү те? Эсвэл одоо нөгөө нэг бас нэг ийм ганц нэг газрууд Монголд байд юм шиг л шүү дээ. Нөгөө сургууль болох гэдэг ч юм уу. Энэ way ер нь юу гэж бодож ирээд ойрын 1-3 жилийн 5 жилийн хитийн төлөв тий. Манай ах ер нь алсын хараа зорилго бол энэ мэрэгжлийн аяллах нь үе шат болгонд зориулагдсан бүтээгдэхүүн үйлчлэгийг л хөгжүүлэх гэдэг юм алсаар байдаг. Академи бол одоо нэг хэсэг шүү дээ. Тийм. Тэгэхээр тэрнээс өмнө хүн бол одоо мэрэгжлийн аялал гэхэлэр бараг 10 жилээс эхэлж байгаа шүү дээ. Тэгээд оюутан болох үе. Тэгээ ажлын байран дээр гарахад тухайн чиглэлийн нарийн мэрэгч суурь чадвар сурах үе гэл тэ. Тэрэн дээр бол академи орж ирж байна. Тэгээд карьераа тэлэх, цаашлаад хуваараа бизнес эрхлэх гэл ингээл аюул олон үе шат байгаа л. Энэ үе шат болгонд одоо тусгайлан зориулсан бүтээгдэхүүн үйлчлэгийг хөгжүүлнэ л гэсэн юм зорилго алсын аргатай байдаг. Бид нар бол одоо хийж юмаа илүү сайжруулахыг цагийн амагт бол хичээнэ. Тийм зүгээр миний хүлээлт л илүү одоо миний хүлээлтээс илүү өндөр байгаа болохоос биш боломж бол тэ сайжруулах орон зай бол асар их байна. Тэгэхээр бид нар бол цаашдаа илүү нэг тэр одоо чиглэсэн одоо үе шатуудлын тусгаалan зориулаад бүтээгдэхүүн тэр одоо тэр анхны зорилго бол хүний нөөцийн платформ байсан гэж байна тийм. Тэр тэрийгээ бас хийгээд гэл явуулсан. За тэгэнгүүт түрүүн хэллээ ингээд одоо 2 жил гарan болцсон 500 гарan төгсөж байна те. Яг одоо юу гэх нөгөө түрүүний хэлдэг шиг тэр хүнээсээ л хамаарна гэхгүйгээр шүү зэ. Яг одоо юу гэдгийг энэ академийн хөтөлбөрт энэ 500 гаруй хүнээс нэг ийм байвал илүү сайн одоо төгсөж байна гэх юм уу тий. Дээрээс нь шууд одоо яг нь шууд гэдэг нь харьцангуй болголтоор шүү тий. Ажлын байран дээр гараад яг одоо юу гэдэг тэр мэрэгчлэр ихтэй сургууль төгсөөд ажилд анх орж байгаа хүнтэй энэ зэрэг зохицэр байна гэдэг нэг юм суралцагч нарын нэг нийтлэг юм уу тий. Одоо эсвэл одоо way академичуд юм уу ер нь академи сурах гэж байгаа хүмүүс нэг юм өөрийгөө нэг яаж орж ирэх хэвээр ингэж хэлэх юм те. Нэг юм байна уу те. Орж ирэхээс өмнө бэлтгэл орж ирэхээс өмнө ч юм уу суралцаад явж явах үедээ ер нь ямар хуу онцлогтой ч гэдэг юм уу ямар ялгарлаар хүмүүс илүү сайн өгөөжтэй байгаа те. Одоо ер нь би ч ялгаагүй те. Хүн бол аль болох хурдан гарахыг л хүсдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө аливаа мэрэгчлэлтэр бас заавал мэдэх ёстой юм онлайн чиглэлүүд бас байна л та. Тэгэхээр тэднийг ингээд шууд алгасах гайд тэ. Шууд одоо энэ одоо маркетингийн жишээн дээр бол жишээ стратеги буюу бодлого эхлээд заадаг байхгүй. Тэр зарим нэг нь бол үгүй би шууд одоо энэ пост хийхин сурмаараа гэдэг байхгүй. Тэгэхээр бодлогогүй пост хийн гэдэг бол тэгэл цагаа үрсэн болж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр нэг юм хүлээлт нь болохоор нэг юм шууд үр дүн гаргах хүсэлтэй байгаад байдаг. Эзэж бас тийм байхгүй шин чинь нэг процессын нэг хэсэгтэй заавал юм туулах үзэх ёстой зүйл байгаа.
Тэгэхээр тэрийг л алгасах гад байдаг. Учраас хүлээлттэй болвол үзэх ёстой минь үзнэ. Цаг хугацаа зарцуулна, хичээл зүтгэл гаргах ёстой гэдэг юм хүлээлттэй орж ирвэл хэн бүхэнд боломж байгаа. Окей. За сүүлийн бараг шахах асуулт. Нийт төгсөгчдийн одоо ихэнх хувь нь одоо ажлын байран дээр тухайн орч чадрыг ашиглаж байна гэж тийм. Тэгэхээр нэгдүгürt энэ хувь ягаад өндөр байгаад байна тийм. Дээрэс нь яг ажлын байран дээр ч гэх юм уу яг одоо төгсөгч нараас бодиттой үнцэн бүтээгээд явж байгаа ганц нэгхэн жишээ ч юм уу дурдвал. За би болвол бусад ангиудынхыг багш нартай ярилцж байгаа сонсноос биш наривчлан төдийлөн бас мэдэхгүй. Тэгэхээр өөрийнхөө анги дээр одоо 5 6 улирлын туршид ямар үр дүн гаргасан хүмүүс байгаа юм бэ гэдээ харах юм бол бизнесэнд хэлсэн хүмүүс их олон байна да. Тийм одоо энэ Eva English гэдээ байдаг. За ингээл өөрөө бас онлайн шопт ажиллаулдаг хүмүүс, тэг бөөдөн зардаг, тэгэл тавилгын бизнестэй гэл хүмүүс бол мэдгэдгүүц. За зарим нэг нь бол 3-аас 4 дахин нэмэгдсэн орлогын хувьд гээл тэг. Тэгээд юу л компаниуд руу орж ажиллаж байгаа хүмүүс залуучууд бас зөндөө байна. Тэг. Энэ талаар бол таны мэрэгжил дээр бүр бас зөндөө бах тэг. Олон юм хэрэгтэй бах тэг. Яг бид чинь нөгөө илүү нөгөө хувийн бизнесээ тэлэх гэж зорилгоор одоо технологи, маркетинг, ийм мэдлэг эзэмших гэж орж ирж байгаа зорилттой сегментүүд байна. За карьераа өсгөх, хөндлөн карьер хийх, нэг ажил дээр одоо борноут болцсон ийм хүмүүс өөр одоо ажил мэргэжилтэд ажилд орох гээд явж байгаа хүмүүс байна. Тэгэхээр харьцангуй одоо юу гэдгийг дэж өндөр тэгээд мэргэжлийн амжилттай солиод нэлээд амжилттай явж байгаа олон кейсүүдийг бол манай одоо миний заадаг ангиас бол мэдчих болох байх л та. Тэгээ бусад хөтөлбөрүүдийн хувьд багш нараасаа сонсож явах. За data analyst, AI, IT business analyst гэлтэй. Тэр уламжлалт ийм суурь нэгтлэн байдаг ч юм уу, инженер байсан хүмүүс яг энэ технологийн чиглэлээр суралцаад Монголын бас тэргүүлэх компаниудад суралцж явах хугацаанд ш ажилтлын байранд ороод одоо ингээд маш сайн ажилт нь болоод ингээд ажиллаж байгаа. Тэр бас компаниас нь фидбек хэлж байгаа тийм бас үнэхээр ажлын байран дээр үр дүн гаргаж чадчихна. Танахаас дахиад нэмээд хүн авъя гэсэн ийм кейсүүд бол зөндөө байгаа л та. Зөв. Богино хугацаанд шүү дээ тийм хамгийн гол онцлог нь одоо тэгэхээр би бол академийн боловсрал гэдэг зүйлийн гол одоо том маш олон бас бол талууд байгаа. Гэхдээ хамгийн одоо гол үнц нь бол богино хугацаанд одоо ур чадварыг шивтэлэх ийм л хөтөлбөр төр суралцдаг гэж л дүгнэх гэдэг. Яг зөв. Тэр богино хугацаанд одоо яг тухайн мэрэгжил тухайн одоо хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн үнцэнтэй болж ур чадрууд нь яг юу байгаа гэдэг л чиглэлдэг гэсэн. За ер нь бол яг би нөгөө асууя тэ мэдээ гэсэн юм одоо ер нь гол зөв эсвэл ингээд асуучлаа. Тэгээ би нөгөө үндсэн хост биш учраас ийм шууд асуувал явчлаа тий. Тэгээд сүүлийн асуулт нь мэдээж үгдгийн ингээд суралцахыг бол зогсоож болохгүй байнга суралцах ёстой л гэдэг л тий. Гэтэ нэг жоо эсрэг асуумаар байгаа байхгүй. Нэг одоо сурсан энэ ур чадвараа ямар хугацаанд ашиглах ёстой юм бэ тий. Дахиад одоо ямар хугацааны дараа апгрейд хийх ёстой юм бэ тий. Ингээл өглөөсөө сураад ах ч юм бас гоё амьдрах мэр биш та сайн зүгээр тий. Бас үүлээ үзээ сурцсан байна. Нэг тодорхой их бага нь хамаагүй ур чадвар эзэмшчихэд байх шүү дээ тий. Тэгэхээр энэ ур чадварын насжилтууд мэдээж яг салбар мэрэгчлэрээ ялгаатай байх л та. Гэтэ чиний одоо өнцгөөс харуул хүн ер нь өөрийгөө одоо ур чадрын үед ямар хугацаанд нэг апгрейд ингэж томоор хийх хэрэгтэй тий. Бид ч нөгөө апгрейд хийх гэхээр нэг юм унших ч юм уу, ном унших гэж ойлгоод байна. Би юу гэж асуудаг гэхээр академийн ч юм уу тий. Ихтэй сургуулийн ч гэдэг юм юмд суух, суралцах тухай гарна ярьж байгаа шүү дээ. За миний зүгээр оюутнуудтай хэлдэг гол зүйл бол би 1000 цохилт давцсан үнээс айхгүй байна. Нэг цохилтоо 1000 удаа давцсан үнээс айдгаа гэж одоо бүслийг хэлсэн үг гэдэг те. Тэр миний философи бол бас их тийм.
Тэгэхээр нэг зүйл дээрээ төвлөрч түүн дээрээ мэрэгших нь хамгийн чухал. Тэгэхээр өмнө ч гэж тий ер нь үндсэн хоёр арга зам байгаа. Нэг зүйл дээрээ илүү сайн мэрэгшгүй альсвал одоо олон төрлийн одоо сагсаар бол бүх байршил дээр тоглож чаддаг болох юм. Тэгээ юу аль нь чухал юм бэ гэвэл би нэг чиглэлтэй л мэрэгшхийг юм. Тэгэхээр бүх зүйл төвлөрлөөс хамааралтай шүү дээ. Төвлөрлөөс хамааралтай. Тэгэхээр одоо хамгийн энгийн жишээгээр ажил амьдралыг одоо жишээ болгож татах юм бол ажил амьдралын тэнцвэр гээл ярьдаг шүү дээ. Тэгээ ажил амьдралыг юм тэнцвэртэй байлгана гэдгийг хүмүүс энэ тэнцүү буюу одоо 100 төгрөг байлаа гэх 50-аар нь хувааж байгаатай адилхан 10 цаг байдаг юм бол 5 гэж хуваахыг дийлэнхтэй ойлгох юм байна гэж би бол хараад. Тэр бол аль нь ч хөдлөхгүй л дээ. Шуутах юм. Аль нэг нь заавал илүү байх хэрэгтэй. Тийм байна тий. Тэгэхгүй бол нэг зүйл дээрээ ингээд төвлөрөөд аль нэгийг нь илүү чухалчилж үзэж байгаа нэг хүнд зөнгөөрөл гүйцэгдэх байхгүй. Яг хоёулангийн зэрэг зүйл тавьчаад ингээд явж байгаа юм бол тэгэхээр яг энтэй адилхан мэрэгчил одоо боловсрал ур чадвар эзэмшнэ гэдэг бол тэгэхээр миний хэлэх гээд санаа бол мэрэгчлээ битгий солио. Технологиор зэвсэглээ. Одоо энэ зүуд мэрэгжил болгон дээр зүуд тогтол нийжлэх юм байгаад байна шүү дээ. Анх юу гэдэг вэсэ? Одоо энэ маркетинг бол анх бол ерөөсөл өөрийгөө борлуулдаг бүтээгдэхүүнийг л бий болгох байсан. Тэгээ энэ айгу энгийн сонсогч байдгийг ч гэсэн артаа бол асар их тэ мэдрэмж урлаг гэх юм уу тийм байгаа шүү. Зүү тогтол нь бол ижлэх энэ одоо ч хэвээрээ гэхдээ дижитал маркетинг гараад ирсэн, химэл оюун гараад ирсэн. Төрөлжөөд байна тийм. Яг зөвтэй. Тэгээ эдгээрийг ашиглаж сурах нь чухал. Одоо тэр илүү одоо хувь бид нар чинь нэг юм айгу энгийн жишээгээр юм тоглоом тоглоход юм RPG элемент байдаг шүү дээ. Тэгээ үндсэн нэг скиллээ сонгочоод тэгээ мэрэгчлээ сонгочоод тэрэн дээр ингээд тухайн чиглэлдээ хамгийн сайн тэр зэвсэг хэрэглэлүүдийг л олж авах нь value хийгээд тийм. Тийм. Үндсэн сүр дээр нэмэх тухай болохоос биш шууд юм shift хийхтэй бүр өөрчлөгдөх болох биш. За одоо жинхнээсээ сүүлийн асуулт. Сая ороод ирлээ гэдэг шүү. Суралцж байгаа хүмүүстэй AI-г ер нь яаж зөвлөж байна? Одоо ер нь бол чийж өрөө мэдж байгаа шүү дээ. Нөгөө AI-г хэрэглэхээр хүний тархины ажиллагаа модж юм тийм. За нийтээрээ ерөөсөө AI байхад яар л хийлгэж шийдэг нэг юм бас нэг буруу юм шиг зөв юм шиг тренд миний ихээр яваад байл л тийм. Тэгээд маш олон хүмүүс л ярьж ийн угаас л битүүл одоо энэ талаар яриад чинь тийм. Тэгэхээр академиэр суралцж байгаа хүмүүс энэ AI-г одоо яаж оруулж ирж байгаа гэх юм. Дээрээс нь хувийн хөгжөхөд AI хэрэгтэйг бол яаж хэрэглэх вэ? Ямар байдлаар яаж өөрийгөө хөгжүүлэх вэ гэдэг. Наа чин хэрвэхтэй л та. Одоо AI-аар дамжуулаад аливаа мэдлэг ур чадварыг сурч болох уу гэвэл за миний хувьд ч гэдэг ном уншихтай ижилхэн, подкаст үзэхтэй ижилхэн. Өнөөдөр ном уншиж подкаст үздэг хүмүүс асар олон байгаа хаа. Тийм. Гэхдээ за зарим хэд нь бол цоорхор боллоо шүү дээ. Шууд хэлэгдсэн. Их ном уншснараа ч юм уу тийм. Тэгэхээр яагаад тэр хүмүүс яг бодит амьдрал дээр тэр их олж авсан, үнсэн тэр зүйлүүдээ хэрэгжүүлж чадахгүй байна гэдэг чинь хамгийн гол асуулт байхгүй. Ингээл цэниглэл уншаал зүгээр байгаагүй тийм. Тэгээ гол ялгаа нь контекст байхгүй. Аливаа зүйлийг сурахад сүр мэдлэг хамгийн чухал. Тэр химэл уян бол бас хэрэгтэй зүйлүүдийг гаргаж өгч байгаа хэлж байгаа. Тэрийг нь анзаарахгүй л байхгүй. Сүр ямар нэгэн мэдлэг өрчтөргүй болов. Тийм ээ тийм. Одоо яг энгийн жишээ хоёулаа ингээ гадаа алхах явжсэн чи урд нэг хүн бүдрээ дунлаа л. За. Тэгээ хоёулаа айгу инээсэн байхгүй. За. Яа тэр хүн айгу жоо хөвгчлөлтэй байдлаар л унлаа л. Тэгээд хоёулаа одоо маргааш өөр нэг хүнтэй яриа хийж сууж байгаад тэгээ энэ кейсээ хоёулаа ярил. Тэгвэл хоёулаа л инех байхгүй. Тэгин тий. Тэр хүн бол хараагүй. Тийм. Тэгэхээр тэр дүр зураглал нь байхгүй учраас ойлгохгүй. Тэгээ энэ хоёр балаа хүний юмуд дуртай хоёр гаргана гэж бодсон шүү дээ. Тэгээ үнтэй адилхан. Тэгээ миний бие дээр одоо ил шарах үүсчихэд шархирж байхад
та хэзээ ч тэр өвдөлтийг мэдрэхгүй шүү дээ. Аа. Тэг үнэтэй адил контекст буюу нөхцөл байдлыг бол энэ аягүй сайн ойлгох хэрэгтэй. Энэ ялгаатай юм байна. Тэгэхээр химэл уюунаар дамжуулаад аливаа мэдлэг үр чадвар олж авна, подкаст үзээд, ном уншаад гэвэл эхлээд сүртэй болох ёстой Аа. гэж би бол харддаг. Аа. Тийм нэг үж болох хаа. За. За тэгээ ямар ч өнөөдөр урилга хүлээж авч ирсэнд баярлалаа тий. Өрсөн баярлалаа. Одоо энэ боловсролын олох чиглэл дотор ялчгүй нэг академи боловсрол мэдлэг гэдэг юм яригдахаас өөр аргагүй. Одоо энэ чи өөрөө бас тодорхой орон зайг эзлэлээд яваад энд бас хэрэгтэй ийм хөтөлбөрүүд хэрэгтэй байгаа. Бас маш олон хүмүүс байгаад байгаа учраас энийг ирж дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа тий. Тэгээд хойштын ирээдүйн ажилд нь маш өндөр том амжилт хүсье. Баярлалаа. За тэгээд өнөөдрийн дугаарыг Tino Super App маань спонсорлж байгаа. Тэгээд энийгэхэндээ баярлалаа. Tino-го бүгдээрээ сайхан хэрэглээд алдаа оноонуудыг нэг хийлээд ингээд монголчууд, Улаанбаатарчууд бүгд хэрэгэлдэг нэг юм үндэсний нэг юм систем бас байх хэвээр гэж уриалмаар байна. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзъя.